За хэд хэдэн чиглэлээр энэ үндсэн чиглэл 26-30 оны үндсэн чиглэлийн төлөвлөгөө тогтоолын төслийг үзлээ. Тэгээд асуух асуултууд бас нэлээд байна. За хамгийн эхлээд болохоор төрийн өмчит компаниуд их олон байгаа. Бид нар хувьчлана гэж бол ярьж байгаа. Тэгэхээр мэдээж зарим зүйл дээр бол төрийн өмчийн оролцоо заавал байх ёстой гэдэг бах. Инх цэцэг гишүүн бас эрчим хүчний дамжуулах сүлжээ одоо тэр хэсгүүд нь бол төрийн өмчит байх ёстой гэж бас нэлээ ярих юм. Тэгэхээр яг нэг тийм тоотой, хувьтай хэлээд өгөөч. Хичнээн төрийн өмчийн эзэмшлийн компани байгаа юм. Хэдийг нь 30 он гэхэд хувьчлах юм. Яг одоо бол 7 дугаар бүлэгтээ энэ төлөвлөгөөнд төрийн өмчит компаниудтай холбоотой хэсгүүд засгийн газар хэрэглэх газар дээр бол орсон байна. Бямцах цайд байгаа юм чинь өөрөө хариулаад өгөөрэй. Бага зүйлүүд нь болохоор 7.3.5 дээр төрийн өмчит компани засаглалыг сайжруулна, олон улсын компани жишгт хүргэнэ, бууруулна гэдэг агуулга бас байдгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлнэ, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэсэн байна. Хариуцлагыг нэмэгдүүлэхээр эсвэл бас хувьчлан гэсэн агуулга нь орчихв. Төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны бүртгэл мэдээллийн ил тод байдлыг бүрэн хангана гэсэн байна. Тэгэхээр 30 он гэхэд төрийн өмчтэй холбоотой ийм залтууд суужээ. Тэгэхээр энэтэй холбоотой төрийн өмчийн компаниудыг хэдэн хувийг нь хизээ яаж хувьчлах вэ гэдэг тэр хариулт авъя. За хоёрдугаарх нь болохоор энэ уул уурхайн салбарын доктортой байдлыг хангахын тулд хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах замаар салбарыг хөгжүүлнэ гэсэн байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашигыг яг яаж хамгаалах вэ? Яг юу төлөвлөж байна? За энэ уул уурхайтай холбоотой хоёр дахь том зорилт нь ашиглагдаж байгаа ордуудын хүчин чадлыг нэмэгдүүлээд нөөцөн тогтоогдсон ордуудыг эргэлтэнд оруулна гэсэн байна. За энэ уул уурхайтай холбоотой энэ хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах талаар хоёр дахь асуултанд хариулт авъя. За энэ удаагийн энэ 5 жилийн үндсэн чиглэлийн гол зорилго бол энэ үр дүнг тодорхойлсон. Тэгээ яг индикаторуудаа тавиад явж байгаа. Тэгэхээр эх жилээс бол бид нэр мониторинг хийхдээ индекс 90% өссөн үгүй юу гэдэг дээр л одоо үнэлт төгөлт өгнө. Нэгэсэндээ бол бид нар чанарын арга гэхээсээ одоо тоон аргаар илүү их хэмжиж байна. Тийм учраас энэ SDG-ийн зорилтуудыг уялдуулсан. За мөн салбар болгон дээр яг өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлоод индекс урагшилж байна гэдгийг хэмжиж байгаа. Тийм учраас төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бол цаашдаа хувьчлах, нэгтгэж нийлүүлэх, өөрчлөлт зохион байгуулах ажлууд бол засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр бол хийгдээ явна. За үндсэн чиглэлийн төслийн 3 дугаар хавсралтын 7.3.5 дээр компани засаглалын үнэлгээний дунджийг тооцдог болох ийм зорилтыг дэвшүүлээд эх 5 жил тооцсон түвшнээс 3% нэмэгдүүлнэ гэж байна. Тэр 3% дээр нь ямар нэг хувиар нэмэгдүүлэх вэ гэдэг дээр нь жил болгон дээр төвшинг нь тавиад явцсан. Ингээд төсвийн ерөнхийлөн захирагч ямар үр дүнд хүрэх вэ гэд жишээ нь засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр яг энэ индикаторуудыг нь тавиад хэмжээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр салбарын үр дүн, үндэсний үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн хоорондоо нийцж байгаагаараа бол хөгжлийн бодлого энэ 5 жилийн чиглэлийг боловсруулж байгаа зүгээр салбарын бас сайдын хуваар бас хэлье. Үүн дээр бол нэмэлт мэдээллийг мэдээж Бямцах сайд бас өгөх бах. За бид нар бол ингэж хэмжээ явна. За хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр бол 1993 онд энэ гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулж байсан харилцааг 13 оноос хөрөнгө оруулалтын хуулиар зохицуулдаг болсон. За ингээд бид хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол маргаан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр эдийн засгийн эрх чөлөөний хуулийг анхдагч хуулийн төслийг дагуулад хөрөнгө оруулалтын хуулийг одоо өргөн мэдүүлэх гэж байна. Ингээд засгийн газраар 3 дахь танилцуулна маргааш. Ингээд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр үндсэн чиглэлийн 3 дугаар хавсрал дээр гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлсэн байдал 2024 онд бол 25% байсан бэл. Энийг 2030 онд 100% хүргэнэ гэдэг зорилт төвшүүлж байгаа. Иргэжил хэдэн байраар ахих вэ гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асуудлыг эрхэлж байгаа төрийн захиргааны төв байгууллага төсвийн ерөнхийлөн захирагч хэрвээ энэ хувийг иргэжил одоо энэ хуваар нэмэгдүүлэхгүй бол хариуцлага ярьдаг тогтолцоор шилжинэ. Тэгэхээр 30 онд үүнийг 100% хүргэн үүнийг хийхийн тулд эдийн засгийн хөгжлийн яам хөрөнгө оруулалтын хуулиа боловсруулж батлуулах ёстой. Тэгэхээр бид энэ чиглэлүүргээ биелүүлэх хүрээндээ хөрөнгө оруулалтын хуулийг одоо маргааш засгийн газар дээр танилцуулах гэж байна.
Энэ хөрөнгө оруулалтын хуулиар бол нэгт бол бид нар гомдол маргааныг шийдвэрлэх тогтолцоог шуурхай оновчтой болгох чиглэлээр гомдол маргааныг шийдвэрлэх урьдчилсан шийдвэрлэх тэр механизмыг энэ хуулиар бол хийж өгч байгаа. Тийм учраас хөрөнгө оруулагчийн эрх ашигыг хамгаалах асуудал бол нэгдүгüүрт байна. Дээрээс нь хөрөнгө оруулалтын бодлого өөрөө эдийн засгийн хөгжлийн яам дээр байдаг. Агентлаг нь хөрөнгө оруулалтын асуудал иргэсэн шадар сайд дээр байдаг. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын агентлаг монополийн эсрэг газар ингээд энэ холбогдох байгууллагууд ямар чиг үүрэг хүлээх вэ гэдгийг хуулиар бол бас тодорхой болгож өгж байгаа. Тэгэхээр эгчил та бүхэн үнэхээр хөрөнгө оруулалтын энэ гомдол маргаан шийдвэрлсэн байдал 24 онд 25% байтал яагаад 4%-аар өсөхгүй байгаа вэ? Үүн дээр үнэлт дүгнэлт хийгээд хэрвээ хариуцлагагүй ажиллаж ивэл төсвийн ерөнхийлөгчийн захирагч нартаа тэр хувьд хүрэхгүй л бол хариуцлага яриад явдаг. Энэ механизм руу бид нар шилжиж байгаа учраас энэ жилийн 5 жилийн чиглэл бол тоогоор хэмжиж болох үс байдлаар хийсэн гэдгийг хэлье. За өнөөдрийн байдлаар Монгол улсад нийтдээ төрийн эмчийн 104 удаа аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. 60 орчим мянган ажилтан ажиллаж байгаа. За орон нутгийн өмч нийтдээ 350 одоо компани үйл ажиллагаа явуулж байгаа. Энд бас 20 мянган ажилтан ажиллаж байгаа. За төрийн эмч компаниудын хөрөнгийн хэмжээ бол 58 орчим их найд төгрөгийн хөрөнгөтэй. 2024 оны жилийн эцсийн байдлаар 25 их найд 26 их найд орчим төгрөгийн орлого олсон. За 5 их найд 800 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энийг 23 онтой харьцуулаад үзэх юм бол 10% орлого нэмэгдсэн, цэвэр ашиг хэмжээ 15% нэмэгдсэн. Ерөнхийдөө бол иймэрхүү дүн гарч байгаа. За мэдээж бас үйл ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх тодорхой ажлууд хийгдэж байгаа. Энэ дээр бол улсын хөл өргөн барьсан орон нутгийн бэмб зөвцөөд гүцээ хариулъя. Тэгээ улсын хөл бид нийтийн өмчийн тухай хууль өргөн барьсан байгаа. За мөн төрийн болон орон нутгийн өмч компанийн тухай хууль өргөн барьсан байгаа. Энэ хуулиудыг улсын хурлд яаралтай хэлэлцээд батлаад өгчих юм бол үүнтэй холбоотойгоор томоохон өөрчлөлт хийгднэ. Үүнтэй холбоотой. За мөн өмч хөвчлөлийн хүрээнд 26-аас 28 онд Монгол улсын өмч хөвчлөх үндсэн чиглэлийг улсын хурлд энэ намрын чуулганараас өргөн барина. Ингээ үндсэндээ ирэх 2-3 жилийн хугацаанд ямархуу төрийн эмч компаниудыг хэрхэн яаж хөвчлөх үү гэдэг бодлогоо засгийн газраас боловсруулж оруулна. Улсын хурл тэр бодлогыг баталж өгөөд үүн дээр тулгуурлаж цаашдаа төрийн эмчтэй ямар компаниуд хэрхэн яаж хөвчлөх үү гэдэг асуудлууд яригдана. Ер нь бол төрийн эмч компани бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, зардлыг бууруулах, ил тод нээлттэй болгох энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдээд явж байгаа. Мөн бас цомхон болгох энэ ажлууд хийгдээд явж байгаа гэдгийг танд хэлье. Оюун гишүүний асуултан дээр нэмээд асууч. Энэ тараагдсан материал бид нарт байгаа үндсэн чиглэл дээр энэ төлөвлөгөөн дээр бол хөгжлийн тухай үгсэг байхгүй л байлээ. Би дутуу харсан уу? Төрийн эмчт компаниудын үйл ажиллагааг сайжруулна гэж байгаа. Тэгэхээр бямб цаг цайд бол эх онд бид нэр хөгжлийн асуудлуудыг өргөн барина гэж. Тэгэхээр төлөвлөгөөндөө бид нар чиглэл дээр тусгаад явахгүй мó? Явахгүйгээр тэгээд явах боломжтой юу гэдгийг асууя. За учрал сайд хариулъя. Тэгээ 5 жилийн чиглэл бол хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын хуулийн дагуу удирдамж гэсэн үг. Ер нь бол хаашаа явж гэнэ вэ гэдгээ тодорхойлдог. Тэрнээс биш төсөл арга хэмжээнүүдийг наривчилж бол мэдээж шууд заадаггүй. Гэхдээ үндсэн чиглэлийн төсөл дээр нөгөө компани засаглалыг сайжруулах гэдэг агуулга яваад төрийн эмчт компани засаглалыг сайжруулах гэдэг байдлаар тусаад тэр дундчийг 5 жил тооцсон түвшнээс 3% нэмэгдүүлнэ гэдэг юм ерөнхий чиглэл ордог. Ингээд 5 жилийн бодлогын чиглэл бол нөгөө сонгуулийн циклийн үед биш. Энэ чинь 2030 он хүртэл хэрэгжих учраас нөгөө 28 оны парламентын сонгуулийн дараа шинээр байгуулагдах засгийн газар 4 жилийн хөтөлбөрөөр боловсруулад түүнд нийцсэн жилийн төлөвлөгөөнд төсөл арга хэмжээнүүдийг бичиж явдаг учраас энэ бол нөгөө удирдамж гэдэг хэлбэрээр буюу наривчилсан зохицуултыг бас тусгадаг гэдгийг хэлье. Тийм тэгээ нөгөө удирдамж дээр энэ хөгжлийнхаа асуудлыг яг энэ засаглалыг сайжруулна гэж байгаа шиг зөв оруулах боломжтой юу гэж асуугаад байгаа. Боломжтой бол оруулаад батлаад явбал. Тэгвэл бидний энэ засгийн газрын гол
одоо өмнөө тавьж байгаа гарчиг бол авилга уулгаатай тэмцэнэ гэдэг байгаа. Авилга уулгаа бол төрийн өмч дээр л байгаа. Тэгэхээр төрийн өмчийг хэрхэн одоо багасгах уу? Бодлогын хувьд илүү үр ашигтай болгох уу гэдгийг засаглалыг сайжруулах биш хөгжлийн тухай уян гэх асуугаад байна л да. За уучрал гэх шүү. Тэгээ ер нь засаглал сайжруулна гэдгийн нэг хэлбэр нь бол хөгжлөх. Нээлттэй болгох, нэгтгэх, өөрчлөх, зохион байгуулах, дуудлага худалдаагаар одоо худалдах ч гэдэг юм уу. Энэ бол нөө засаглал сайжруулахын нэг хэлбэр. Тэгэхээр засаглал сайжруулах төвшинг ахиулна гэвэл хүссэн үсээгөө хөгжлөх, нэгтгэх үү, өөрчлөх үү, зохион байгуулах уу, нээлттэй болгох уу гэдэг яригдана. Тэгээ энэ чиглэл дотор засаглал сайжруулах төвшинг ахиулахын тулд зарим төрийн өмчт компанийг хөгжлөх асуудлаа яриад эхлэн гэдэг нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөн дээр тусгай явдаг. Дээрээс нь одоо яг парламент баталсан байгаа 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр нөгөө төөггүүдийг нээлттэй болгох, өөрчлөлт зохион байгуулах, хөгжлөх асуудал бол тухайлан тусцсан. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусцсан. Сая Бямцэг сайдын хэлж байгаагаар нөх хууль батлагдсны дараа засгийн газраас төрийн өмчт компаниудаар баримтлах үндсэн шийдэл орж ирэхэд түүнийг дагалдуулаад тогтоолоор аль аль компанийг хөгжлөх үү, нээлттэй болгох уу гэдэг нь орж ирнэ. Тэгээ сая уучрал сайд ерөнхийд нь хариулчлаа. Бид нар чинь бодлогын бичиг баримтууд, төрийн бодлогын бичиг баримтууд урт хугацааных, дунд хугацааных, богино хугацааных гэдэг тус тустайгаа алсын арга 2050 бол урт хугацааны бодлогын бичиг баримт 30 жилийнх. Бид бас Монгол улсын хөгжил үндсэн чиглэлүүд болох хөгжлийн зорилт хөтөлбөрүүдийг 8 хөтөлбөр болох ёстой. Энэ 10 жилийн хугацаатай. Энээс бид нэг нь баталсан, 7 нь батлаагүй байж байгаа. За ингээд 5 жилийн үндсэн чиглэл бол дунд хугацааных. 4 жилийн мөрийн засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр богино хугацааных. Жилийн төлөвлөгөө бол богино хугацааных. Ингээд энэ болгон дээр харилцсан уялдаатай хоорондоо наривчлаад задраад явж байгаа. Сая би хэлсэн төрийн болон орон нутгийн өмч компанийн тухай хууль, нийтийн өмчийн тухай хууль, өмч хөгжлийн асуудлууд маань үндсэндээ энэ богино хугацааны бодлогын бичиг баримтууд хууль эрх зүйн зохицуултууд учраас энэ тусгагдаагүй байж байгаа. 7-3-5-1 дээр бас төрийн өмчийн одоо эрхийг хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн үр ашиг нэмэгдүүлэх гээд сая хэлсэн компани засаглалыг сайжруулах дээр нэмээд одоо ийм